Коена. Өнөөдөр юм. За сэтгэл гоё нэ. Нойргонсаа. Эсвэл зөв хүмүүсээс асууад очих юм аа. Making yourself better. I'm sure there are practitioners, their experiences as it relates to cyber attacks. One of the ways we spur is by identifying. Hello, I'm Alex from Entrust. We are a data security company providing software and hardware layer solutions for customers handling the life cycle of their encryption keys and certificates. Okay. No, this is the first time our honor to participate in the MNCert event this year. We would like to promote our solutions to and engage more customers in Mongolia and know more other partners surrounding security and key management. Introduce yourself, please. Yeah, my name is Haikwan. I'm from Proofpoint. So we are here in Mongolia today to introduce to everyone human-centric security from Proofpoint. Yeah, we have been here. This is our third year this time. We hope that everyone will get to know what human-centric security is like, especially in the email sector. But for Proofpoint, we actually do much more. We also do things like DLP. We also have insider threat management as well as security awareness training for Mongolia language. So I would say human-centric, Gartner leader, Zen. Okay. Right. Okay, thank you. Навчин зэрэг гэдэг тийм мэдээлэл айлт байдлын инженерээр одоо 6 дахь жилд ажиллаж байгаа. Хэр удаа MS-т оролцож байна? Бараг оюутан багасаа оролцож байсан гэхээр бараг 6 жил мэл оролцож байгаа юм болоо. За ихтгэлүүд нь мэдээж айгүй сонирхолтой ихтгэлүүд харагдаж байгаа байсан. Гоё тэг кул хэрэгтэй гэл. За өөрийгөө танилцуул. Сирот. Ажилтдаг. Өнөөдөр болохоор яг Колпрогоос төлөөлж ирж байгаа. Ер нь жил болгон ирдэг. Хаяа яг тэмцээний оролцогчоор хаяа яг зөвлөмж одоо зочноор юм. Би дөнгөсийнхөө орж ирсэн. Тэгээд яг ялгааг нь мэдрээгүй. Энэ жил одоо гой газрууд бас яг өмнө жилтэй харьцуулахад бас байх гэж найдаж байна. Тэгээд одоо тэгээд эхнээс нь үзээд явна да. Юу за MS-ийг 3 үгээр тодорхойлвол 3 үгээ 3 цастаа үг гэсэн үг шүү дээ. За тэгээд Монголын аюулгүй байдал 3 цастаа үг шүү дээ. Аюулгүй байдал угаасаа нэгт баг. Яна. Яхан байл. Eventually. бэлтгэл хэрэг да. 11-ээс ихтэй шүү дээ. 11-ээс юу? Уржтар суухад яаж тохирлоо? Юу гэсэн чинь тийм. Заавал нэг урал мөр байх шаардлагагүй. Зүгээр одоо эднээсээ тайм систем ч юм уу харч юм уу хэмтэн өрөнгөтэй requirement нь хийж тэгжээж дараа бодлоо гэсэн үг шүү дээ. Requirement дээр нэмж хийж хитрээд гэж. Одоо ууцсан биш юм. Яг нэг бол гараад ирсэн. Сигүүд уу. Оннигээс тэгсэн чинь юм. Энэ нөгөө спикерүүдэд өгч авчихдаг гэдэг. Хийж өгдөг юм тий. Түшгээс сартдаг гэдэг шүү дээ.
За ийм цам өгдөг байх нэ. Жил болго адилхан ийм цам өгдөг. Тийм үү. Манай нөхцөл. За намайг Батманлаа гэдэг Progress Systems маркетинг менежер гэдэг. Манайх өнөөдөр MSC ивентэд CT-г төлөөлөд оролцож байгаа. За манайх болохоор яг 2 дахь жилдээ алтай спонсороор оролцож байгаа. Юу expect хийж байна? За ерөнхий яг бүх хүмүүс одоо нөгөө яг дараа үеийн шийдэл рүү шилжээд бүгдээрээ одоо нөгөө trade intelligence гэдэг зүйлийг ойлгодог болоод одоо data feed авдаг болоосоо л гэж би үзэж байна. Ерөнхийд бол ихтэй бүх байгууллагууд хэрэггүй л дээ. Ерөнхийд бол том байгууллагууд хэрэгцээ те. Угсаа аюул занал бидний угсаа үргэлж дээр байгаа шүү дээ. Бид нар ингээд тэрийг predict хийж хамгаалж байгаа болохоос яг гараад илэрсэн байгаа аюул заналтай бол бид нар яг тэрийг илүү сайн predict хийхэд бол бид нар бүгдээрээ дараа үеийн одоо химэл оюун ухаан дээр суурьсан арга технологиудыг ашиглаасаа гэдэг тийм expectation бол байна. Бүүтгээ 3-гээр тодорхойлвол гэж. Cyber security, progress, protect. Имэж жагаар тодорхой. Тийм 2 цаг хатгачаад 3-ын тоо юм байдаг шүү дээ. Meanwhile, Тэгээд яг одоо яг бас хэцүү За байна. намайг Ариун бол гэдэг. Би Мизорны backend engineer. Энэ жил анх удаагаад оролцож байна. Яхаа өмнө болж ийн гэдгийг сонсдог лсэн болохоос оролцож байгаагүй. Хөө ивентээс юу expect хийж байгаа вэ? За яг хаа одоо Монголын том компаниуд ер нь cyber security гэдэг яаж анхаардаг. Тэгээд энэ талаар мэдэх гэж ирлээ. Ер нь бол тий туршлага судлах гэх юм уу. Бас компанид хэрэгтэй юм cyber security талын ямар шүү үйлчлэгээ нэвтрүүлж болохоор байна ч юм уу тий нэг тиймэрхүү зорилготой. Нүүдэл мандахын яг хаа DevSecOps гэдэг тэр сэдв яг хаа жоох сонирхолтой санагдсан. Тэрийг сонсд юм уу гэж бодсон. Enjoy яа. За баярлалаа. Хэмжээ сайхан болж байна. Сайхан болж байна. All of these data powers our threat detection engine, allowing us to advance threats and further enhance. Ямар юм аа. За идрээ үрээд. Одоо арай гайгүй болж байна. Өглөө бүр ингээд тэлдэрсэн байсан. Өмнөх бичлэгээс харагдана. Яа. Чи аваа хашаа. Ер нь эхний жилээс хойш би өөрөө энэ чиглэлээр авсан.
Дэлхийн даваа тал нь арай яг юу хүрээ юм байна. Илүү одоо илүү шийдвэр гаргасан. Тэгэхээр бас одоо яг мендер одоо шийдвэр гаргаж ирсэн. За сайн байна уу? Намайг инх бол гэдэг. Одоогоор ажилладаг юм байна. За 2016 оноос хойш 17 оноос хойш харуул занг ороод тэгээ харуул зангаас үргэлжлүүлээд MSC гэдэг юмд ороод 3 дугаар курсээс ахуулаад байна. Энэ одоо нөгөө харуул зангид орохгүй хөндлөнгийн юунаас харахад ямар хөө болж ийн гэж бодож Ер нь гоё л болчтой. Өмнө жилүүдийнхээ бодвол зэгцтэй, болон бүүцтэй бүүдүүд намайг олон болчих. Тэгээд тайд засалж гэсэн юм гоё л. Аюулгүй кибер тэгээд өдөрлөг юм уу та. Сайн байна уу? Дашцэв гэдэг мэдээлэл болон MSCT Pro Consult экспертээр байдаг байгаа. MSCT одоо 7-д жил болчихсон. Ойтмахаас ахвал авшаа тэгэхээр чинь 8-д жил. За өнөөдөр ярьсан сэдв болохоор одоо дэлхийд даяар яриад байгаа AI-г яаж cyber security-тэй холбох вэ? Мэдээллийн аюулгүй байдалтай холбож одоо бодлого журмыг бүтээмжтэй өргөх болон орж иж байгаа халдлагыг одоо яаж бууруулах вэ гэдэг талаар ярьсан байгаа. Ямаачаар байвал одоо тэгээ лаадж байгaalтай юм уу да одоо бидний нөгөө мэржлийн жилдээ ганц удаа болж байгаа юм болохоор ер нь бол их гоё сэтгэл өндөр оролцдог жил болгоо. За 3 үгээр тодорхойлцдог. За одоо 3 үгээр тодорхойлогдчихгүй гэж тодорхойлогдоо. За баярлалаа. Сайн байна уу? За би Баянзул Дэл технологи компанид ажилладаг. Шийдлийн зөвлөлт байна. Бараг эхнээс нь хавал оролцож байгаа. Жил болго оролцдог. За ер нь энэ удаагийн ивентийг ер нь партнерын өнцгөөс харуул ямар хөө болж байгаа юм бэ? Нэгдүгээр оролцоо маш сайн байна гэж харж байна. Оролцогчдын тоо маш өндөр байгаа. Тэгээд бүртгэл нь бараг нөгөө тоон гүцэд хаацсан байсан гэж би сонссон. Хоёрдугаар оролцогч нөгөө шийдэл нийлүүлж байгаа компани бол маш олон компани ирснээс гадны олон зочид бас байна гэж харж байна. Оролцоо өндөртэй хүмүүс айгүй идэвхтэй байна гэж харж байна. Та нөгөө өөрөө хувьдлаар дээлийн нөгөө консалтинг үйлчлэг үзүүлэлт байгууллагын хувьд одоо энэ security тал дээр ер нь цааш яг ямар хүн дээр их ач холбогдол үүсгэж байгаа. Мэдээллийн аюулгүй байдал чинь маш олон өргөн хүрээтэй сэдв байгаа шүү дээ. Тэгээд Dell технологи компанийн хувьд гэвэл аюулгүй байдлын талдаа болохоор cyber resiliency үйлчлэг явуулсан залуудаг. Тэгээд энд бас оролцож байгаа зарим компаниуд манай хэрэглэж байгаа. Тэр шийдлийг бол Монголд нэвтрүүлчихсэн явж байгаа. Өөрөөр тодорхойлбол оролцоо идвэх гадаад харилцаа гэх юм уу? Нэг тийм сэтгэл төрж байна. За баярлалаа. За принципе, Microsoft-ийн Oxford 360-ийн класс сервисүүд хийсэн асуудал хийдэж шүүж. Тэр бонд Монголоос бас дараа зорж байгаа. За тэгвэл би өнөөдөр цаашдаа юу авах вэ гэхээр Microsoft өөрөө бидний аюулгүй системийг бид олж байгаа. Тэгээ яагаад гэхээр бид бүх төлөвлөлт явуулж байгаа. Одоо ерөнхийдөө бол маш комплекс систем болж эхэлж байгаа. За ялангуяа нэг гарч байгаа асуудлыг одоо би маш технологи оюутнаас асуусан. Яагаад гэвэл технологи оюутнууд дээр бас энэ үнцгийг харахад бид бүхэн за өөрийгөө танилцуулах. Намайг Золбоо гэдэг Info Solution компани үйл ажиллагаа хариуцсан захирал. MSC хэд дахь удаа оролцож байгаа вэ? За бараг 8 дахь удаага оролцож байгаа хаа. Тийм. Энэ жилийн давуу тал гэвэл та юу гэж харж байна? Энэ жилийн давуу тал яг хөө MSC-ийн арга хэмжээ маань жил болгон зохион байгуулалт улам сайжраад байдаг. Жил болгон сайжраад улам гоё. Бид нэр
одоо спонсор байгууллагуудын хувьд ч гэсэн яг энэ арга хэмжээгээ жил болгон бид хүлээгээд ямар нэгэн байдлаар мэдээлэл аюул байдал чиглэлээр өөр юм бодохгүйгээр зөвхөн энэ арга хэмжээндээ төвлөрөөд оролцоод одоо кастомертайгаа уулздаг. Тэгэхээр давуу тал бол маш олон байдаг. Тэгээд сайжирж байгаа зүйлүүд бас байна, жил болгон харж байна. Бас аягүй сайхан сэтгэлгээтэй тийм залуучууд байдаг гэж ойлгодог. Тэгэхээр энэ бол happy байгаа. MSK-ийг ер нь 3 үгээр тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ? Үр дүнтэй тий. Надад яг гол нь үр дүн л дээ. Аягүй үр дүнтэй тий. За өөрийгөө танилцуулбал Шухлаа группийн Systems Data Center-ийн мэдээллийн айлгуулын администратор Ганц шиг байна. За өнөөдрийн ивентэд нөгөө нэг спикерээр орж байгаа шүү дээ. За сэтгэл ямар байна? За анхны хамгийн том тайз байлаа. Жон сандарсан. Гэтэ хэлээ ер нь амжилттай дуусгасандаа баяртай байна. MSK хэдэн удаа оролцож байгаа вэ? 5 байгаа. Ер нь 5 авчихжээ. За энэхүү ивентийг нэг амтаар одоо зүйрлэхэл ямар амт байх вэ? За бэзөө Пара. За баярлалаа. Намайг хас бэлтгэдэг. Онлайн бол Arv технологи гэдэг компанид хөгжүүлэгч ажилладаг. Анхны удаа. Анхны жил. Сэтгэл айгүй өндөр байна. Яагаад тэгэхээр Power BI Dev Summit-д анх удаа оролцсон. Яг ихтгэл тавиад бас оролцсон. Өмнө нь болохоор дандаа нөгөө хөгжүүлэгч болохоор зүгээр ирж үздэг байсан. Тийм. Хавраас ихсүүлээд ерөнхийдөө ингээд нөгөө ихтгэл тавиад тэгээд өөрийнхөө нэг сурсан жоохон мэддэг болсон юм бусдаа хаалцыг ингээд ярьдаг болсон. Тэгэхээр айгүй сэтгэл өндөр байна. Тэгээд саяны ихтгэл маань ч гэсэн мэдгүй 2 дахь удаага болохоор бас арай дээр болсон гэж бодож байна. Тэгэхээр cyber security-г амтаар төсөлвөл ямар амт вэ? Бар арслан тэгэхээр амар үүтэй. Яасан юм шиг. Тэгэхээр бүтээ 3 definition word secure, fast, complete. Семинар Бат гэдэг Hamburg-ын security leader ажилладаг. MSK хэдэн удаа оролцож байгаа вэ? 3 дахь удаа. За MSK-ийг 3 үгээр тодорхойлвол networking security 3 дахь удаа орж ирдэг. Аднаар төсөллөө яг миний бодлоор зөвхөн мэдлэгийн хэмжээ санагдаад байна шүү дээ. Яг нэг менежмент төсөнд ойлгох нь жоохон хоцрогдоод байгаа гэх юм байна. Менежментүүд илүү ойлгоод хөрөнгө оруулалтаа юу илүү хурд явах. Тэгвэл менежментүүд юу ойлгох хөрөнгө оруулалт оруулахгүй болохоор энэ салбар маань өөрөө сайн хөгжиж өгөхгүй илүү удаан яваад байна. За баярлалаа. За 3 дугаар явд орсон Gen Z 3 багийнхны болж байна. Gen Z 3 багийнхан байна. За 2 дугаар явд Cat White дахиад харуулцаг төвчний энэ жилийн авраг багаар FIT Fits гэдэг багш байна. За тийм өөрийгөө танилцуулбал. Сайн байна уу? Намайг Бим Баярын Эрдэнэч гэдгээ. Би Мост зурдаг. За баяр хүргэе юуны төрөнд харуулцангийн MVP болсон. Баярлаа. Танд бас баярлаа. Харуулцангид ер нь хэдэн удаа оролцож байгаа вэ? Би нэг
сүүлийн 3 4 жил бол орж байгаа байх шүү. Тий. Анх удаа л ингэж үзлээ. Сэтгэл өндөр байна. Харуулцагийн тэмцээний 3 үгээр тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ? Гайхалтай ид шидийн Окей. би програм хангамжаар сурж байгаа. Тий. За cyber security амтнаар төрслөл ямар амтан байх вэ? Зараа. Зараа. Яагаад юм бэ? Өргөстэй тэгээд дайрдаг, хатгадаг. За баярлалаа. Өөхгүй гинэ. Ой чиний мэг чи ажиллаа. Unitel-ийн цагдаа. Тийм болоо. За. Заасаа. Өөрийгөө тань. Семено наа бэлгүүн гэдэг мэдээллийн аюулгүй байдлаар ажиллаад 5 жил болж байгаа. За өнөөдрийн ивентийн ер нь хайлайт юу байсан бэ? Өнөөдрийн ивентийн хайлайтыг миний хувьд харж байгаа болохоор би болохоор сая нөгөө харуулцангийн зохион байгуулагч гэсэн. Тэгээд харуулцангад болохоор сая ингээд шин салхи оруулаад буюу илүү тийм шинэлэг зүйлсийг хийсэн байгаа. Хамгийн энгийн жишээ нь болохоор харуулцанг дээр зөвхөн ингээд авраг гэхээс гадна хамгийн сайн оролцогч буюу MVP-г тодруулдаг болсон байгаа. Иймэрхүү байдлаар жижиг сажиг сайжруулалтыг ер нь бол ингээд хийсэн байгаа. Ер нь харуулцанг дээр энийг гэж үзэж байгаа. Харуулцангийн гифээр тодорхойлвол ямар гиф вэ? Хаадагаа айгүй тийм хакинг рофт мов юм болоо. Тиймэрхүү юм байх болов уу гэж ер нь бол бодож байна. MS гэдэг бол 3 үгээр тодорхойлвол Мэдээллийн аюулгүй байдлын хамгийн том ивент 5 өгүүлчихлээ. За зүгээр. За баярлалаа. За баярлалаа. За. Намайг Пүрэвд орж авахтай цэрэн музик гэдэг. Би одоо 4-р курс сурдаг. Харуулцангид хэд удаа оролцож байгаа вэ? Харуулцангид энэ удаагийн байдлаар л 3 дахь жилдээ оролцож байна. Тэгээд анхны удаагийн финал байсан. Тэгээд финал дээр 3 дахь байр авсан да. Ихэд бол маш их баяртай байгаа. MS-д ер нь өмнө оролцсон уу? Ивент нь бол оролцож байгаа. Харуулцангийг тэгвэл амтнаар төрсөлвөл ямар амтан байх вэ? Мацаалаа юм болоо да. Яагаад ч юм нэг тийм онцгой штайгээ. Баяр хүргэе. За баярлалаа. Сайн ямка сэтгэлгэрэн. Баянаа. Харуулцангийн финалийн шатнд шалгараад за харуулцангийн топ 10 багийн нэгийг шалгараад одоо ингэ степд орлоо. Тэгээд ивентиг бол сайн мэдэрч чадсангүй. Харуулцангийн бодлогод бол үнэхээр гоё байлаа. За тийм л юм хэлээ да. Хулан ядаргуу. Ядарч гин үү? Ядаргаанах. За харуулцангийн ер нь бодлогыг хэдих жилдээ зохиож байгаа вэ? Хаашаа хамарж байгаа бас. 5 дахь жилдээ зохиож байна. За ямар вэ? Одоо яг үндэ хэлэхэд надын талаанаас өөр юм бодлого гарна гэж бодохгүй байна. Гоё шүү. Гоё штэ. Амар гоё штэ. Нэгдүгээрт яг community дотроо ингээд өөртөө цаанаас нь өөртөө сонгогдоод те санал тавиад ингээд бодлого зохиож байгаа нь нэгдүгээрт гоё, хоёрдугаар маш том хариуцлага ирдэг. Яг тэгэхээр Монголын security амар хөгжиж байгаа. Тэгэл хөгжиж байгаа хэрэг бас чанартай бодлого зохиох нь чухал байдаг. Энэ жилийн бодлого зохиосон бодлогоо нэг амтнаар төрслөл ямар амтан бэ? Арслан. Миний зохиосон бодлогоор бүгд дамжиж явж бусад бодлогыг бодсон байхгүй. За баярлалаа баяртай. За баярлалаа. Болцоо. Tired. We all tired. Me too. За сэтгэлгэрэн. За сэтгэл гоё нэ. Тэнцэд ороогүй. Гэхдээ энэ бол айгүй гоё өсөлтөнтэй байх шиг байна. За намайг Оюма гэдэг. Би MSCert буюу цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлэр ажилладаг. За тэгээд энэ жил MSC 2025 арга хэмжээ эхний 2 жилдээ буюу одоо 23 24 онд би волонтероор ажиллаж байсан. За тэгээд энэ жил болохоор яг ингээд ажлынхаа хүрээнд яг зохион байгуулалтын ардталт ажилласан. Тэгээд зохион байгуулалтыг ер нь бол 8 одоо айгүй ихнээс хэлж бэлддэг. Тэгээд сүүлийн 2 сар бол эрчимтэй бэлдсэн. Тэгээд ерөнхийдөө маш олон хүмүүс хамрагддаг энэ ивентийг илүү ингээ өөр өгөөжтэй хүмүүст бас таалагдах үз болохын тулд арын алтанд ажиллаж байгаа хүмүүс маш их хичээсэн. Тэгээд бүх ирсэн хүмүүс бас маш гоё өөр өгөөжтэй ивент асан баха гэж найдаж байна. Энэ жилийн ивентийн хайлайт нь юу вэ? Ер нь бол сэдвэн cyber resilience байсан. Тэгээд бас харуулцангийн одоо оролцогчдны одоо тэмцээний одоо
тэмцээний ерөөдөө чаленжууд нь илүү ингээд амьдралтай ойрхон яг case based явсан гэдгээрээ айгүй онцлогтой байгаа. MSK ивентийг ер нь 3-гаар тодорхойлвол ямар 3? Ирч хүчтэй, зоримог, одоо friendly гэх юм уу, маш гоё community үүсгдэг, хүмүүс хоорондоо ярилцдаг тийм. За баярлалаа. Амжилттай. Үнээр сайхан болж өндөрлөө. Зөндөө хүмүүстэй ярьлаа. Дараагийн жилийн MSK-ээр уулзцгаая. Зохион байгуулагчтай баярлалаа. Баярлалаа.